Амьдараа буушлагдахаас айдгал үсттэй. Та өхлөөс бус яаж үхэхээсээ айхгүй байдгүй. Тэгвэл амьдараа буушлагдах нь мэдээж аимшигтай сонсогддог байх. Давчуу газраас айх эмгэг байдаг ба хэрвээ та нэг сэрсэн чинь тийм давчуу газар хэвдэж байвал яах вэ? Дэлхийн нийт хүн амын 2.2% нь тус эмгэгтэй байдаг нь тогтоогдсон байдаг. Үүний нэгэн адилаар амьдараа буушлагдах нь ч гэсэн мөн айдас байдаг гэж. Тафофобия гэх энэхүү айдас нь дэлхий дээр маш ховор байдаг ба энэ нэг төрлийн эмгэг гэж тооцогддог. Та төсөөлдөө миний хэлэх гэж зүйл хэдий муухай төсөөл байж болох хэдий ч гэсэн зүгээр төсөөлөд үзээрэй. Таны бие ямар нэгэн байдлаар муудав. Тэгээ таныг яаралтай мессажд оруулаад орхив. Танд мэдээж мэдээ алдуулагч хийж таараа. Гэрийн чинь таны зүрх гинт зогсон талаар харамсалтай мэдээг хүргээд таныг оршуулв. Гэтэл таны мэдээ алдуулагч гарч та газар дор сэрв. За ингээд өнөөдрийн дугаараар та бүхэндээ амьдараа буушлагдсан тохиолдолд яах талаар хуваалцуулна. Эхийн мөчид та юу болоод байгаа талаар ямар ч ойлголтгүй байх нь ойлгомжтой. Хэсэг хором өнгөрсний дараагаар та юу болоод байгааг ухаарах сөхөтөө болсон даруйда тусламж ирэн хашгирна. Дараачийн 10 секундэд таны зүрхийн даралт огцсон мөснө. Учир нь та сандраад стресс орно гэсэн үг. Тиймээс таны биеийн кортизол ялгаруулж эхэлнэ. Мэдээж таны халаасан утас байгаа эсгийг шалгах. Газар дор булаастайгаа учир энэ танд таатай санагдахгүй байх нь мэдээж. Дээр нь маш тухгүй байх нь ойлгомжтой. Ямар ч тач та гарахын тулд цохино, хашгирна, ингэснээр таны хүч чадал шахагдаж эхлэх баг. Цаг урчлах тусам хүчил төрөгчийн хэмжээ багас булмаар та амьсгалахад хүндрэл учрна. Мэдээж эрэг ус байхгүй байгаад бол амчин цангана. Улмаар ус хүчил төрөгчийн дутагдалд орон толгойч нь ирэх нь ойлгомжтой. Бүтэн цагийн дараа таны бие бүрэн суйлдах болно. Амиа аврах чадалтанд багасаар л байх болно. Бороо орсон байвал бүр хэцүү. Учир нь нойтон шороо хуурын шорооноос 4 дахин хүнд болдог шүү дээ. Барагцаагаар 2 цаг өнгөрсний дараагаар хүчил төрөгчийн хэмжээ илт багасна мэдэгдэж та нүүрс төрөгчийгээр амьсгалж эхлэх болно. Ингэснээр таны цуснд нүүрс төрөгчийн хүчил бүрэлдэх нь гарцаагүй. Тиймээс таны толгой эргэн булчинтан зангирч тархинд нь томоохон гэмтэл учирч эхэлнэ. Иймээс ойролцоогоор бараг 5 цагийн дараа бүрэн амьсгал урах болно. Энэхүү танд хэрв амьдараа болгодвол яах талаар танилцууллаа. Харин одоо хэрхэн өөрийн амиа авч болох талаар танилцуулъя. Юун түрүүнд та маш тайван байх хэрэгтэй. Гэхдээ ийм нөхцөл байдалд яаж тайван байх юм бэ гэж бодож магадгүй. Хэрв та өөрийгөө юун дотор байгааг ухаан сандарч эхлэхэд та түрүүн амьсгалж эхлэх нь гарцаагүй. Яг л өмнө хэлсэн шиг. Тэгж амьсгалснаар та хүчил төрөгчөө хурдан барахын нэмэр болно. Үүний оронд гүнзгий амьсгал аван түүнийг удаан барих нь чухал. Нэгэн төрлийн бясалгал гэсэн үг. Дараагийн хийх ёстой зүйл нь та нүрээ битүүлэх явдал. Та хувцастайгаа байгаа тохиолдолд хувцаараа нүрээ баглах хэрэгтэй. Сансрын хэсэгчид сансар руу явахдаа ягаад толгойдоо шилэн хорго зүүдэг вэ? Мэдээж энэ хүчил төрөгчтэй холбоотой шүү дээ. За кинонд гардаг шиг танд аз таараад цөмлөд гарахаар орлоо гэхэд шороон даруулан агаар үүдэн өгөх нь гарцаагүй. Харин толгойдоо ямар нэгэн тусгаардаж болох зүйл зүүснээр амьд гарах магадлал эрс нэмэгдэнэ гэсэн үг. За ямар ч тач ингээд амьд гарч болох аргыг танилцууллаа. Одоогийн байдлаар ямар ч хүн амьдараа боловсруулсан гэсэн статистик мэдээ байхгүй байгаа. Гэхдээ өгсөн хүн ярьдгоос хойш энийг гайх мэдээж шахаа. Re-explained.